За манайха энд амар зүйл болж байна. Би бүр шоконд ороод сууж гин. Тэгээд та нарт энийг харуулах гэж байгаадаа бүр өөртөө итгэж чадахгүй байна. Одоо тэгээд та нарт харуулъя. Та нар бүр энийг харах юм бол надаас илүү шокорж магадгүй. Эсвэл яа мэдхгүй яг юу гэж хэлэх юм те. Маш аимшигтай зүйл энд яг одоо болоод байна. Та нарт одоо харуулъя. Бэлдээрээ. 100 мянга. Бид бүхэн 100 мянгуулаа олцсон байна. Харлаа. 100 мянга. 100 мянга. За мэдээ байцгаанууд гэхээр өнөөдөр бол 2025 оны 6 сарын 25-ны өдөр тэгээд энэ яг ямар учиртай өдөр вэ гэвэл бид бүхэн 100 мянгуулаа авчээ. Үчээрээ бүгдээрээ бэлдэглээ. Сая байцаа чөлөө оршаа. За ямар тааш тэгээд юуны өмнө subscribe дарсан нийт 100 мянган хүндээ маш их баярлаа. Тэгээд саяжингаа би бүр ингээд 100 мянга хүрчлээгээд аймадаар дүүрэн орилж гүүгээл, гэртэрж орилж гүүгээл, гэрт тойрж орилж гүүгээл. Юу нөгөө гэртээ ганцаараа Кевин гэртээ ганцаараа үлддэг шиг тэрнээс бүр амар юм боллоо. Тэгээд одоо жоохон өөрийгөө жоохон жаахан даруухан байж байгаа дээрээ бичлэг хий гэж бодсон боловч талхнаад байна л та. Уучлаарай гэдэг. Йоо. Тэгээд маш их зочирдож юм л доо яг үндэ бол миний 20 насны төлөвлөгөө яг үндэ 10 мянган subscribers байсан. Тэгтэл ингээд 100 мянган subscribers бүр ингээд бичлэг хийж эхлээд жилч болоогүй байхад хүрчлээ. Би яг 2 сарын 1-ээс эхэлж бичлэг үүдээ оруулж эхлээд одоо бол ингээд нийтдээ ардаа 145 хоногийг ардаа үлдээгээд 148 бичлэг хийгээд бүр ингээд өдөр болгон баг бичлэг хийгээд одоо ингээд 100 мянган subscribersтай болцсон байна. Ерөнхийдөө 5 сарын хугацаанд гэсэн үг. Тэгээ бүр ингээд хөдөөнөөс ингээд бараг анх удаа 100 мянга хүрсэн ютубер болох гээд байна уу яах гээд байна. Гэтэ надад өөр тийм ютуберүүд байж магадгүй би мэдгүй ягаа болохоос байж иж магадгүй. Ямар тач баярлаа та бүхэндээ маш их баярлаа. Йоо. Тэгээд амар олон хүнд баярлсан сэтгэлээ хэлмээр байна л да. Одоо манай амар санаа найз маань байна, Чири мөнгөч найз маань байна, манай Чири ах маань байна, манай тэгэл маш олон хүн байна. Ингээд нэр бол ингээд юу вэ ингээд маш олон байгаа. Тэгээд 5 сарын хугацаанд надтай хамт байж бүр ингээд 100 мянган subscribe болгосон та бүхэнд баярлаа. Тэгээд энэ бол мэдээж 100 мянга special видео. Тэгээд энэ 100 мянга special видеон дээр яг юу ярих вэ гэхээр яг яагаад YouTube хуудас нээх болсон, YouTuber болсон тухайгаа би та бүхэнд тайлбарлаж өгөх болно. Тэгээд бас дээрэс нь өөрийнхөө намтраас жаахан ч гэсэн та нарт богино хугацаанд тайлбарлаж өгөх болохоор та нар бичлэгээ дуустал нь үзээрэй. Тэгээд бас лайка дараарай. За тэгээ шууд ярианда орцгоё дөө. Үе. 100 мянга. Тэгээд бид бүхний энэ удаагийн бичлэгтээ миний маш их хайртай зүйл маань зочин маягаар оролцох байгаа. Тэр нь логин дайчин. Энэ бол яг бидний 100 мянга хүрсэнтэй бас маш том холбоотой зүйл гэж хэлж болно. Яагаад гэвэл Кунг-фу панда дээр жирийн хусны бүдүүн баавгач гэсэн агуу луугийн дайчин болдгийг та бүхэнд харуулж байгаа. Харин би болохоор хэдий хөдөө байгаа ч гэсэн 100 мянган subscribersтай болж болдгийг харуулж байна гэдэг өгөхтэй. Тэгээд ямар ч тач энийг ингээд хажуудаа тавьчихсан ингээд та бүхэнд ярих гэж байна. So let's go. За шууд ярий та. Тэгэхээр би 2005 оны 3 сарын 9-ний өдөр энэ хорвоод мэндэлсэн. Тэгээд айлын 2 дахь хүүхэд болж мэндэлсэн. Би дээрээ нэг ихчтэй, доороо 2 дүүтэй айлын дундах хүүхэд байхгүй. Тэгээд манай ах аав ээжтэй нийлээд ам бүл зургуулаа амьдардаг. Тэгээд ерөнхийдөө бол багаасаа тийм морь мал дээр өссөн хүүхэд бол биш. Яагаад гэвэл би Улаанбаатар хотод 2014 он хүртэл буюу 4-р ангид ортлоо ингээд амьдарч өссөн хүүхэд. Тэгээд намайг дүнгэж цэцэрлэгт ордог жил манай аав маань Солонгос руу яг нөгөө нэг тухайн үеийн ихэнх монголчууд явдаг байсан шүү дээ. Нөгөө Солонгос руу ажил хийх гэдэг, харвараа ажил хийж мөнгө олохгоо л ихэнх нь явдаг байсан. Тэрний адилаар манай аав ч гэсэн явсан. Тэгээд би анаа ээж тэгэл үлдээл
ерөөхдөө зуртнаас холддгоо хүүхэд байсан, компьютер зурагт хоёроос холддгоо. Тэгэл байнгын зураг зурдаг, хүүхэлдэйн кино үздэг. Тэгэл кино минь хошин шогийг хараад дүүрээгаал жүжиглж мүжиглээд ч юм уу тиймэрхүү хүүхэд байсан болохоор том болоод ер нь зурагтаа гаргадаг тийм гоё жүжигчин хүн болно гэсэн мөрөөдөл бол байсан. Тэгээд тэр үедээ бас ингээ хүүхэлдэйн кино үздэг, тэрийгээ дүүрээ зурдаг, том болоод ийм лавга студ гэдэг ийм студтэй болоод тэгээд анх удаа дэвтрэн дээр лавга студ гэж бичиж явахдаа би вегийн нурдаа оруулж исэн байхгүй. Тэгээд энэ бүхэн яг одоо миний байгаа YouTube channel ягаад вен нурдаа орж буруу бичигддэг вэ гэдгийн шалтгаан нь ердөө 5 настай хүүхэд сургуульд ороогүй байхдаа л хончин лавга гэж байгаагийн лавгааг нь оруулаад лавга студ гэж анх бичижсэн байдгийн. Тэгээд тэрнээс улбалаад сүүлд 2021 онд лавга студ гээд пэйж нэгдэжсэн байдаг. За тэр ч яг одоо жоохон буцаад ухраа. Цаг хугацаа ухраа. Тэгэл цэцэрлэгт байхдаа янз бүрийн нөгөө хүүхдийн жүжиг мүжигт аль болох ингээл дунд нь ингээд ангийнхаа жүжиг мүжигт орсон ингээл дуу хоор юу гэдгийг тийм юмрхүү юмд ордог хүүхэд байсан. Тэгээд уг нь яг ийм мөрөөдөлтэй гоё хүүхэд байжсэн чинь 14 онд гинт хөдөө явахаар болсон байдаг байхгүй. Одоо миний амьдарч байгаа Төв аймгийн Жаргалан сум руу ээж аав маань ерөөхдөө за ер нь хотод худлаа юм байна. Энэ нэстэ нэрээ пүү аль эртэл тийм байх чинь одоо бол угаасаа бүр хотод эвгүй болсон тий. Тэнгүүт ерөөхдөө буцаад хөдөөнөө очие, хөдөө дээр юм байна. Маа хідэн мал аваад хөдөөнөө байгээд 14 онд би Жаргалантын ерөнхий боловсролын сургуульд 4-р ангидаа шилжиж ирээд бас нөгөө нэг тийм гинт дотоос шилжээд ирсэн сайн таньдаг хүүхэд байхгүй, хүн амьтан байхгүй. Тэгээд ганц хоёр найзтай одоо манай лав гэрдэн гээд надтай ойролцоо тэгээ Эрка гэж дууддаг. Одоо бол бүр амар том бие мэйтэй болсон юм. Цагдаа хийж байгаа нэг нөхөр байгаа. Тэр үед бол амар жижигхэн байсан. Надаас жижиг байсан. Одоо бол надаас том жинхэнэ бакбитээ ингэж мингэнээр нөхөр болсон байлээ. Сүүлд. Тэгээ би л хэвэндээ байгаад байгаа мó хайшин ер нь. Тэгээд ерөнхийдөө жоохон миний мөрөдөл даахгүй болох тал руугаа орж исэн гэх юм уу. Хөдөө очсон. Гэтэл яг стил нөгөө хүүхэлдэйн киногаа дуурайсан хിവэрэл байгаа юм. Тэгээ явж исэн чинь 16 онд би угаасаа өөртөө бол хувьтай утас байхгүй шүү дээ. Манай ээж юм уу ихчтэл утас нэг ухаалаг утас байж байгаа нэг юм Android S4 5 мав ч юм уу. Тэгсэн чинь манай хамаатны дүү одоо манай үеэл дүү маань хотоос 100 ирсэн л. Чи үзсэн үү? Тэр нэг YouTube дээр нэг юм нүдний шилтэй шарпа толктай ах зүгээр кетчуп буухчихсан л. Кетчупын дууссан чинь амьдрал минь нэ чигээл нэг YouTube-ийн талаар яриад исэн байхгүй. Тухайн үед YouTube адилхтаа үздэггүй. Зүгээр яг хотод байхдаа YouTube дээр ууртай шоу, SpongeBob бид нарыг хайж л үздэг хүүхэд байсан байхгүй. Тэгэл янз бүрийн гарч ирж байгаа юмнуудын англи бичлэгүүдийг л үздэг. Монгол бичлэг угаасаа байдгүй байсан 2013 2 оны үед. Тэгээд ангид нөгөө нэг намар болоод сургууль дээр очиж ангийн нөгөө ухаалаг уцтай хүүхдүүд чинь те ёо энэ төстө нэрээ энэ ах бүр галт хүү юу вэ баг тухайн үед л галт гээл баг яриад байгаа юм хайшин гахаад очиод үзсэн чинь нэрэл нөгөө манай үеэл дүүгийн 100 ярьж исэн нэг ах хүү ингээд юм ярьц ингээд тоглоом тоглож моголцсон юм бичлэг хийж исэн. Тэр хүн нь болохоор бидний сайн мэдэх Gramix ах маань байгаа. Тэгээд тэр үеэс эхлээд ерөнхийдөө ээжийнхаа утас муцаар Gramix ахыг үзэж эхэлсэн. Тэгээд 18 онд Gramix ах ингээд Silver Play button бариад ингээд бид бүхэн 100,000 боллоо гэхэд миний мөрөөдөл яг тухайн үед гинт өөрчлөгдөжсэн байдаг байхгүй юу. Яг энэ ах шиг энэ Silver Play button гэдэг энэ зүйлийг бариад ингээд YouTuber болоод 100,000 дагагчтай болоод бүр алхах юм биш үү. Бүр од болоод уулзаж үзсэн сан гэд хүүхэд байхдаа бодоо тэгээд ээж мэжийнхаа утсан дээр нэг ганц хоёр тоглоом тоглож байгаа халтмал нэг 12 3 та хүүхэд бичлэг хийгээд тэр нь гэхдээ устцсан л та. Тэгэл ерөнхийдөө бичлэг хий гэд ер нь анх пэйс нэнгүүтээ өөрийнхөө нэртэй пэйс хаяг нэнгүүтээ нэг хідэн бичлэг хийж исэн 2020 онд. Дөнгөт тэрийгэ түр зур завсарласан байдаг байхгүй юу. Тэр завсралгаа 1 жилийн хугацаатай явж явах хооронд шинээр YouTube руу гарч ирж байсан одоо бид нэр мэдих Жоржи би бол Жоржиг яг үеийнхаа залуу гэж ерөөсө бодоогүй нэрээ амар том ахал ингээл имэн чиний цамцыг олсон хүний махаар гэдэг амар эс аудиогийн ахтай төстэй ингээд юм ярьж идэг юу вэ гэсэн чи үеийн залуу зүгээр ингээд
Жинхэнэ. Тэгсэн одоо миний хоолой өмнө нь 2020 онд ямар байсан яг тэр хിവэрэ баг байж байгаа байхгүй. Бүр ингээ миний хоолой ерөөсөө стил хിവэрэ байсаар тэгээд ямар ч тач бас нэг сонирхолтой нэг зүйл нь сүүлд 2023 онд би Жоржитэй таарж исэн. Гэтэ 0 дотор таарж исэн. Амар эвгүй байдалтай. Би зүгээр нэг ажлынхаа газрын 0 руу ороод ингээд тэр 0-ны хаалганд төгжиг байхгүй юу? Барьцсан ингээд би засаа зогсож исэн чи хараас нэг хүн ингээ хаалга татснаа. Үе яана хүн байсан юм уу гэд буцаага таас амар танил хоол. Юу амар чимээгүй би зтийм бэ гэ ингээ гарч ирээд харсан чинь мань Жорж. Тэгэж нэг таарж исэн. За буцъя. Цаг хугацаагаа ухраа. Буцаад 2023 он руу буцахгүй байж 20 он руу буцъя яад. Тэгээ ерөөхдөө пэйж мэж инэ тэрэ гэж юм мэдгүй зүгээр нэг 10 хэдэн хүнд үзүүлчихэл би яд боллоо гэд тэнэгтдэг байсан байхгүй юу. Ер нь тэрийн зүгээр өсрэл манай ангийн хүүхдүүд л үзчихсэн юм бэ л те. Нэг тийм айхтар үздэггүй байсан юм бэ лээ. Дөнгөт 2021 оны 12 сарын 2-ны өдөр би нэг comeback гэд пэйж дээр бичлэг хийсэн чинь манай ээжийн ахын баг хүүхэд нь нэг ихч байдаг байхгүй одоо номлон Норва гэж дууддгийн тэр ихчийг. Тэгвэл тэр ихч над руу ингээ чатаар орж ирдэг. Чи наадга паблик болог юуны чин private вэ? Юу friends вэ? Чи паблик тохиргоотой пэйж нэгээд юм хийгээч гэд. Тэгэхээр би ер нь юмнуудаа санаж агаад анх яаж юм ихлүүлсэн яг тэрүүгээрээ лавга студ гэд тим нэртэй пэйж 2021 оны 12 сарын 2-нд нээснээс хойш ерөнхийдөө нөх олон дагагч байхгүй 10 хэдэн дагагчтай явж агаад 22 оны 12 сард мөнх тунхын киноны нээлтэн дээр очиж ярилцлага өгөөд тэгээд тэр нь бүр ингээ бүүм яваал те чичин яста нэр хөгшөрж өгч хүүхэлдэйн кино үзлээ яадаг янгийн хоолойтой пэвэ гэл тэгэл одоо ч гэсэн тэгээ 20 хүрчээд ийм юм барьж ин л да яадаг юм те тэгэнгүүтээ тэр пэйжээ бас давхар хөгжүүлэе гэж бодоод яг 23 оны 1 сараас яг бичлэг хийж эхэлсэн байдаг байхгүй юу. Тэгээд бичлэг хийж их явцад би нэг рил оруулсан байдгийн. Мууртайгаа цуг. Яа чи хазаадах яа юм бэ? Чи муу ямар муур гэсэн чи тэр нь бүр ингээ бүүм яваал. Тэгэл би шууд рил хийх юм байна. Гэт ерөнхийдөө 2023 оны 1 сарын 20-наас 10 сарын 20-ны хооронд дан рилтэй бичлэгүүд оруулаад Facebook пэйж маань ерөнхийдөө 50,000 дагагчтай байж итэл нэгэн том асуудал ургасан байдаг байхгүй юу вэ? Энэ бол цэргийн зарлага байсан. Тий. Тэгээд би цэрэгт явсан л та. Тэгээд цэрэгт 1 жил болохдоо амар олон зүйлийг ингээд төлөвлөөд одоо халагдаж очиод юу хийх үү, яах вэ, YouTube ер нь эхлүүлэх үү. Тэ бодол дотор бол YouTube эхлүүлэх байгаалаа. Тэгсэн мөртлөө яг яаж YouTube хийх вэ? Маш олон YouTuber-ууд байгаа. Тэднийг дөөрөх үү, яах вэ? Яг юу хийх үү гэсэн бодол амар олон байсан. Дөнгөж ингээд цэрэгт байж байгаа дэрсэн чинь миний Facebook-ийн хандлт ч юм уу Facebook жоохон яарцсан гэсэн байхгүй нөгөө жил хийж байгаа юм хаяад гинт эргээд ирэхээр ганц хоёр үздэг хүмүүс нь үзээд нэг тийм тоохоо болцсон. Тэгээд би чинь яг нэг халагдаж ирчээд 12 сар гартал ажил хийх гэж үзсэн хотод даанч хотод эдээшээгүй. Тийм болохоор буцсан. Тэгээ буцаад эндээ ирсэн. Тэгээд эндээ ирээд яг YouTube-ээ яаж эхлүүлэх үү, яаж хийх үү гэд. Ер нь YouTube-ыг би ууган 3 сарын 9-өөс яг 20 нас хүрээд хийж эхлэе гэсэн бодолтой байсан. Тэ. Гэтэ нөгөө нэг өмнө нь яг нөгөө 23 онд би Гэртүн анимашн студид жоохон туршлагажаад дадлагчч маягаар байж хата бичлэг хэрхэн хийх үү, YouTube-ыг яаж хөгжүүлэх үү, ер нь анимашн тал дээр яаж байх вэ гэдгийг бат оргилах одоо Гэртүн студийн ах эгч нараас нэлийн харж сурж авч ийсэн болохоор арай ч магадгүй гэсэн амар олон бодол байсан. Тэгээд 2025 он гараад 1 сарын 25-ны өдөр одоогоос яг 5 сарын өмнө би лавга студ пэйжээ зарж исэн. Гэтэ тэр шалтгаан нь юу гэхээр одоо би та бүхэнд хүргэж байгаа энэ бичлэгийг хийж байгаа утсыг авсан байдаг. Тэ утас бас өөр зүйлүүдийг авсан. Тэгээд тухайн үед манай хамаатнууд ээж аав эднэр чи наад их дагагчтай пэйжээ зараад тэгээд YouTube эхлүүлээд амжилт олох уу? Чи бараг шаал дими зарчлаа гэжсэн боловч би яг үндэ өөрөө айжсэн ч гэсэн бичлэгээ чанартай тэгээ яг
бүх зүйлийг тгээс дахиад эхэлье. Ингээд Facebook бол ингээд байхгүй болох зүйл. YouTube channel гэдэг бол хизээч ингээд бараг алга болохооргүй амар том платформ баггүй юу. Тийм болохоор яг YouTube л хийж эхлэе гэсэн мөртлөө би өөрөө яг юу хийх вэ гэдгээ тэр үедээ мэдэхгүй л байсан. Тэгээд энэ утсыг авцсан. Тэгээд заавал хийх ёстой болчихж байгаа байхгүй. 1 сарын 25-нд пэйжээ зарцсан хүн чинь ингээд oh my god гэдэг ингээд бүр өөрөө ингээд гутраад утас авсан ч гэсэн бүр ингээд шоконд ороод ингээд нэг хэсэгтэй л ингээд тэр бол миний ер нь амьдралдаа хийсэн хамгийн том алдаа мөртлөө ерөнхийдөө зүү алдаа гэж хэлж болно. Хэрвээ тэр үед би пэйжээ зараг бол одоо ингээд тончин лавга гэдэг энэ YouTube channel нэгдээд одоогийн төвшин те одоогийн энэ байдалд ирэх үгүй юу гэдэг бас хэцүү. Гэтэ одоо яг өөрийнхөө алдаан дээрээс хэлэхэд та бүхэнд хэлэхэд ер нь нэг зүйлийг эхлүүлсэн бол битгий шантарч байгаарай. Шантархал дэмий шүү. Нэрэ модитор мэдэрсэн хүн бий байна. Шантраад пэйжээ зарсан гэм нүгэлтэй хүн бий байна. Одоо тэгээд чэнэлээ нээсэн. Энийг бол ёстой зарна гэж байхгүй шүү ёстой. Надаас хин ч авч чадахгүй шүү зөө. Тэгээд би чинь 1 сарын 25-нд пэйжээ зарцсан байдаг. Тэгээд бичлэг хийх сонирхол байгаад дээдэг. Тэгээд яах вэ гэж бодож байгаад за ер нь дүүрс 3 сарын 9 худлаа. Зүгээр 2 сарын 1-ээс бичлэг хийж эхлэе гээд тэгээд 2 сарын 1-ээс энэхүү YouTube channel-ыг ингээд хончин лавга гэж нэрлээд ингээд тавьсан. Тэгээд хончин лавга гэж нэрлсэн шалтгаан нь ингээд угаасаа мал дээр байдаг. Гэтэ би угаасаа морь унах нэг тийм айхтар морь унах чадвартай айж биш, сонирхолтой айж биш. Морь унах сонирхол бол манай аа болон дүүд мал аймаар их байдаг. Тийм болохоор ерөнхийдөө айл малыг их хариулж ин тэрийгэ бодоод хончин лавга гэж нэрлээд YouTube channel-ээ анхны хамгийн анхны бичлэг 2025 оны 2 сарын 1-ний өдөр тавьж исэн. Тэгээд тэр үед бол яг нэг их хүн үзег үлдээ үндэ. Би бүр өөртөө яах гэж пэйжээ зарваа гэдэг. Дахиад толгоогоо шаасан нэр. Гэл. Тэгээд бүхэл бүтэн 27 хоногийн хугацаанд би 1000 subscribers нэмсэн. Гэтэ би бичлэг хийхээ болоогүй. Тэгээд 4 сарын 19-нд бид бүхэн 10,000 болсныг баг ихэнх нь мэдж байгаа бах. Бараг 2 сарын хугацаанд 78 хоногийн хугацаанд бид бүхэн 10,000 дагагч нэмсэн. Тэгээд пэйжийн чинь 30,000-аас хойш одоо ингээд 6 сарын 10-наас хойш 25 юу вэ 15 хоногийн дотор 70,000 нэмэгдсэн байна. Тэгээд бүр 100,000 болсон байна. Тэгээд энэний гол түлхэц хүч нь ихэнх хүмүүс яаж байгаагаар л нөгөө миний сүлд дуу байгаа штэ. Тэгээд ганц сүлд дуугаар хэрвээ гарч ирсэн бол хинч тэгж ийм их дагагчтай болохгүй. Харин нөгөө сүлд дуугаар орж ирсэн YouTube харсан хүмүүст маш олон нөгөө бичлэгний саналууд орж ирж штэ. Ингээд 150 130 хэдэн бичлэг байнгут эднэрээс үзэнгүү таалагдангууд subscribe дарж байгаа байхгүй юу. Тэ нэг иймэрхүү. Тэгээд одоо ингээл ерөнхийдөө YouTube нээж эхэлсэн. Яагаад YouTuber болсон маань ийм л шалтгаантай доо. Ер нь бол Gramix ахаас болсон. Бас дээрээс нь ингээл мөрөөдлөө ингээд одоо ингээд биелүүл баргал ингээд баргал юу яах вэ зүгээр биелчлээ бүр одоо зүгээр яг 2 сар хүлээж хагаад бид бүхэн ингээд нэг зүйл барай зүг байж явах нэ одоохондоо жоох энийгээ барай байж. Тэгээд ёо бараг ойлаа ёо. Тэгээд одоо яг бас нэг зүйлийг та бүхэнд уншиж өгөх болно. Тэр нь болохоор би яг YouTube эхлүүлэхдээ 2 сарын 1-нд 100,000 subscribe хүрсэн хончин лавгад зориулсан тийм тэг subscribersтай хончин лавга гэж захидал биччихсэн байхгүй юу. Тэр би яг 2-3 жилийн дараа унших байх ч юм уу те тэгж магадгүй гэж бодож исэн чи ингээд 5 сарын дараа уншиж байна. Яна энийг уншиг удацсан. Энд байна одоо хардаа 2025 100k subscribersтай болсон хончин лавга та за 100k subscribersтай болсон хончин лавга зориулсан TikTok subscribe биш TikTok-ийн Tik subscribersтай хончин лавгагийн бичсэн захидал гинэ. За уншия ёо. За манайхаа 50 голон 50 маш. За юуны өмнө энэ захиаг унших тэр өдрийн мэндийг хүргэе. Мэдээж энэ захиаг чи уншиж байгаа бол аль хэдийнэ 100k subscribersтай болсон гэсэн үг. Чи хэрэг баярлаж байгааг би төсөөлж байна. Гэхдээ харин энэ захиаг чамд бичиж суугаа. Энэ цаг үед би дөнгөж хончин лавга гэдэг нэртэй энэ YouTube channel-ыг нээж байна.
хэр их бичлэг хийж бас хугацаа өнгөрүүлснийг мэдэхгүй чи чаджээ. Баяр хүргэе. Баярлаа. Чиг subscribersтэй. Nice. Эцэстэн чи зорьсондоо хүрчээ. Гэтэ зорилгодоо хүрэхийн тулд юу туулж яаж хичээснийг би мэдэхгүй. Харин чи л мэднэ. Би мэднэ. За илүү их юм бичиж гэж бодсон ч чадахгүй юм байна. Би угаасаа яг нөгөө бичлэгээ хийх гээд яарад амир балаа бичсэн энэ харалтаа бичгийн хийм ингэж зурж мурцсан. За гүйцээгөө уншия. Үргэлжлүүлээд чи өөрөө зохион үз хийхээ юу вэ? За би гарч ихний бичлэгээ хийлээ. Харин чамд амжилт хүсье. Дахиад зөндөө их бичлэг хийгээрэй. Харин энэ захиаг 100k хүртлээр сайн хадгалаад 100k хүрэхээрээ үзэгчдээ уншиж өгөөрэй. За баяртай. 2025 оны 2 сарын 1-ний 19 настай лавгаагаас. Хартаа ингэ байж байгаа хөөхгүй. 5 сарын дараа. Ой, тэг subscribersтэй би 5 сарын дараа би 100,000-тай болчлоо. Oh my god. No. Тэгээд та бүхэндээ дахиад баярлалаа гэж хэлье. Тэгээд энэ бичлэгээр дамжуулан бас нэг зүйлийг хэлэхэд хүсэж одоо янз бүрийн мөрөөдөлтэй те ютубер болох ч юм уу өөр ямар ч байдгийн хүсэл мөрөөдөлтэй хүүхдүүд энийг үзэж байгаа бах. Тэгвэл тэр мөрөөдөлтөд тууштай байгаарай. Хэдэн жил хичээсэн хизээ нэгэн цагт чи зорьсондоо хүрэн тууштай байвал яг үндэ би одоо ингээд 2016 оноос хойш 2025 онд ингээд 100,000 дагчтай болж байгаа нь нийтдээ 9 жилийг өөртөө зарцуулж бичлэг яаж хийх вэ нэ тэрэ гэж явсаар байгаад 9 жилийн дараа 100,000 subscribersтай болсон. Энд ингээд бичлэг хийгээд сууж гин. Хэдий 5 сарын дотор энэ дагагч нэмэгдсэн харагдаж байгаа ч гэсэн энэнд хүрэхийн тулд би 9 жилийг зарцуулсан байна. Ерөөсөө өөр зүйл хийгээгүй. Зүгээр л бичлэг хийх сонирхолтой ээж аваасаа гүйж утас аваад тэгэл янз бүрийн юм хийж эхлээл эхэндээ фейлдэл бүр сүлдээ гутраал тэрийгээ зарсан ч гэсэн дахиж шинэ юм нээгээл ингээл бүх зүйлийг дахиж шинээр эхлээл одоо ингээд байж гин. Тэгээд энэ бичлэгийг маань дуустал нь хамт байсан та бүхэнд баярлалаа. Бид бүхэн ингээд 100,000 болчлоо. Тэгээд дараа чинь шинэ содон бичлэгүүдээр эргээд уулзна. Тэгээд энэ удаагийн бичлэгтээ хамт байсан манай Компу Панда Подо маш их баярлалаа. Алуугийн дайчин. Тэгээд ямар тач баярлалаа. Тэгээд бичлэгээ дуустал нь хамт байсан та бүхэндээ баярлалаа. Тэгээд лайкаа дарахаа битгий мартаарай. Комент бичиж үлдээгээрэй. Хайртай шүү. Өчигдөр бол дурсамж. Өнөөдөр бол бэлэг. Харин маргааш бол ирээдүй. Баяртай. 100,000 болчлоо. Би зүгээрээ.